Амар мэндэ. Мэлми тунгалах үлми бад лагшин амгалан үс өндрөв. Тулаан нэвртэй подкаст. Тахир модыг сүх залах, яхир хүнийг үг залах. Монгол ардын зүрэг. Монгол ардын домгууд. Халахын түшээд хан автай анх шарын шашныг залж авчираад бурхан багшид хишиг буйнэ минь барчихгүй улс орныг минь бүрэн бүтэн байлга гэж даатгажээ. Анхдугаар богд өндөргийгэн зан вазар элен цэцгээс уламжилсан төрийн энэ гэрээс үүргийг хүлээн аваад уг нь би шашныг л дэлгэрүүлэх үүрэгтэй. Гэтэл надад луут их үүрэг ногдлоодоо гэж хэлсэн гэдэг. Тэгээд Монгол малгай нэгэн загвар зохиож Монгол хүн бүр энэ малгайг өмсөцгөө гэжээ. Малгай чанх урагш харсан тал нь Монгол газар нутгийг төлөөлнө. Малгай бөмбөр оройгоос цацаглан буусан 64 нуглаа оёос бол Монгол ястнууд юм. Сүүлийн үед 32-оор төлөөлүүлдэг болжээ. Малгайн орой дээрх сампин нь олон ястны эв нэгдэл юм. Энэ эв нэгдлийнхэн хүчинд улс орн маань сөмбөр уул мэд бат тогтох юм. Монгол улс урдаасаа их том хаалгатай. Тэр хаалгаараа урд хөршүүдтэйгээ харилцана. Гэхдээ энэ хаалгаа сайн манаж сэргийлж байхын тулд хоёр улаан жад болгон малгайд ирвчний сагалдрах бүч хадаж өглөө. Баруун зүүн хойд талаасаа бат хэрмээр хамгаалагдсан юм. Түүнийг малгайн сүгсэн хоёр жихээр төлөөлүүлжээ. Ард талдаа жижиг хаалгатай юм. Энэ жижиг хаалгыг газрын үд болгочихгүй тулд малгайн арын хивсгийн доод талд хоёр улаан элд болгон хоёр том улаан бүч хадаж өглөө. Малгайн арын сэтэрхийн оёосыг хивсэг гэдэг. Монгол хүн энэ малгайгаа өмсөж байсан цагт буйнаа барчихгүй, төр улсаа алдчихгүй байж чадна. Өрөнд улаан цаг ирж өтөг бууцнаас айлууд нүхтэй тоос шороогоо өвдөг билээ. Ингэхдээ зүүн урд туургыг сэгсэрдэггүй ажээ. Учир юун химэн ахуул зүүн урд туурган тэр айлын буян хишиг оршдог гэж үздэгтэй холбоотой юм. Нэгэн домогт ийн үгүүлжээ. Урд цагт 1000 хол давсан малтай нэгэн баян хүн амьдарч байжээ. Энэ айл тэр үеийнхээ ёсоор боолуудаар маллуулдаг гин. Гэтэл нэгэн тэнмэл бадарчин хонин дундуур нь гарan баяныхыг чиглэн явахдаа энэ айлын бүх хишиг буйн нь нэгэн том шар халзан иргэнд байдгийг үзэж мэдээд түүнийг ямар нэгэн аргаар салгаж авахаа боджээ. Тэрээр баян дээрээд би яатарсан хөө танаад хонь хариулж өгье гихтэн баян зөвшөөрчээ. Ингээд бадарчин маань нэг жил илүү хугацаатай хоныг нь маш сайн хариулаад явах болсноо нэгэн өдөр мэдэгджээ. Ингэхэд баян авгаатайгаа зөвлөлдөж юу өгөхөө зөвлөлдсөний эцэст юу дуртайгаа аваг химэн ярилцв. Баян хэлжээ. За чи хоныг сайн хариулж өгсөний хөлсөнд юу авна тэр бүгдийг л ав гэж үтсэнд бадарчин. Мөхөс бадарчин би хол газар явах тул элдв зүйлээр яах вэ? Замын хүнс болгон тэр шар халзан эргийг авъя гэхэд баян баярлан барьж өгчээ. Ингээд хоноо хөдлөөд явах гэтэл тэр баяны нохой нь шар халзан эргний сүүлийг нь тасгаадсан эзэнд хэрэг бичсэнийг мэдсэн бадарчин. Хээрээ надад ханиулж явг. Нохоогч нь бас аваад явъя да. Гэхдээ баян нохоогоо хөдлүүлэх гэсэн боловч баригдаж өгөхгүй. Баригдсан хойноо гэрлүүгээ шигдээд байжээ. Хүчээр зодод жанчин хөтлүүлж явахын урд нохой нь гэрийн зүүн урд туурга руу сарчхаад явж гинэ. YouTube дээр Тулаан нэвртэй подкаст. Бичлэг таалагдж байвал сэтгэлдээ үлдээгээрэй. Ингэснээр та Тулаан нэвртэйгээ дэмжиж буй юм. Налайж намбайсан хөх өвгөд маань өвөр хоорондоо хөөрөг зөрүүлэн мэдчилж
Хамрын шар тамхинаас эрхий хурууныхаа хумсны толио дээр юм уу? Эрхий хурууны арын хонхорт дээжлэн авч зугуухан үнэрсгэж намуухан хөөрөлдөх нь дончтой. Юуны учир хөөрөг эрхий хурууны арын хонхор мэндийн шар тамхи 3 ихэр мэд хамаатан нөхөр мэд сүлбэтэн болсон учир улбаг өгүүлэх юм уу? Амны бэлгээс аштын бэлэг гэж ардын гүн ухаан цэцэлжээ. Үүний тусгалыг монгол хэлний зөв бэлэгдэлтнэр гүн хүндэтгэлт нэрсээс мэдэж болно. Тэдгээрийн нэг нь Азийн хонхор хэмээх хэллэг. Бугуйны алганы 1-р үе буюу эрхий хурууны холдуулагч, ойртуулагч хоёр булчингаас үүссэн эмээл хэлбэртэй ясан үе гэж тодорхойлдог бугалгын хотгорыг төв халахчууд Азийн хонхор хэмээн нэрлэдэг. Түүнийг нутаг ондоогоор хилдэг авч зөнхтөө бэлэгдэл дутгийг илэрхийлдгээрээ нийтлэг юм. Тухайлбал завхан, говь алтайхан хоньны хонхор, хөвсгөлийнхэн янзган хивтэр, говийнхэн ботхон хүнхэр, баргууд амин ёнхор, зөв монголчууд мэрэгний худаг, уран хайчууд адууны хонхор, өвөрлөгчд хувилгааны буюу хишхийн хүнхрээ, загчин торгуудууд адын хонхор, илжгэн сартуулууд нохон хивтэр, дөрвөд хотгойдууд мэндийн хонд буюу хөхүүр гэж нэрлэдгийг дуртахад сонхон. Азийн хонхрыг өтгөс хуучжуулын онсон дүрсэлсний онцтой цэцтэй гян. Азийн хонхрын тухай төв халахжуулын онцгод мэрэгнийг суухт нь аяг тосдог, босохт нь алга болдог. Тэр юу вэ? Дөрвөд ардын онцгод хаягдахгүй хажуухай, элэгдэхгүй эжүүхий. Тэр юу вэ? Бүрээд ардын онцгод аргагүйд магтагдж аятайд мартагддаг. Тэр юу вэ? Илжгэн халахын онцгод санаандгүй газар санвааргүй хувилгаан. Тэр юу вэ? Өөлд ардын онцгод харагдавч баригдахгүй, хорогдовч барагдахгүй. Тэр юу вэ? Эдгээр бугуйны хонхрын онцлог шинжийг зүүрлийн аргаар гаргажээ. Дээр хилгийн үүсэлтэй холбогдсон домог хуучаараа өнөө хэр мартагдсангүй. Нэгэн зүйл. Хідэн онд вэ? Тоолшгүй балар цагт. Хиний нутагт вэ? Таашгүй бууд газарт. Хилэнт их эзэнтэн өргөөлж хөгшин залуу баян хоосон баахан хүмүүсийг дуудаж ирүүлээд тэднийг үгээр дамарлан товхурхажээ. Амьд явахын бах, альва жаргалын их, хасын шим шар алтны тосыг хавхаг нэн сүгэнсүвэ. Гагцгүй миний үзээгүй хундахтай хүмүүнд галын садан сархтынхаа дээжийг барьсав. Химэн зарлигцэнд чинэлэг нийгэмбэр мөнгөн дотортой алтан амсартай тагшаа тосжээ. Батыг сахигчээр бадар аяга гаргаваа. Зор эзэрхийлэгч нь хэнийг ч тоосонгүй. Харин хөдсөн дээлтний хүмүүн гуталтай зарц эрхий хуруугаа сурмагхан суулгаж сарвуунда хонхор үсгээд. Өндөр дээдэс минь болгоо хажаам уу? Өчөөхөнд орцын цөгц энэ буюу гэж харуулсанд бугуунаас холдохгүй бусдад алдахгүй ясан ёроолтой махан хундаг ажгуу. Азийн хонхор, адын хүнхэр химэн эзэнтэн багтаж түүнд нанчтынхаа дээжийг хүртээжээ. Чингэж бэрх цагт цөлхөн ухаан Азийн хонхрыг нээсэн гэдэг. Мөн хонхрыг идүүгээ Рашааны тагш гэж зарим хөгшөд нэрлсээр байгааг хөх домгийн амьд давтамж гэлтэй. Бас нэгэн зүйл. Эртээ урдын цагт өнчин хөвгүүн амьдрахын эрхээр хангай говийг хөвөрдөж битрэхтэй төхөм дунтсан аргалын хургтай халз тааралдаж гин. Хургийг жаалхуу шуудхан бариад авчээ. Тэрхэн агшинд хурганы бүкснөөс хоргол унсан нь хөвгүүний гарын сарвууны хонхор тогтчихжээ. Ингэсэнд жаалхуу бэлгшээж бугалганыхаа хүнхрийг хоньны хонхор хэмээн нэрлсэн гэдэг. Амны бэлэг сэтгэжлэн бүтэж халуун хошууд хонин сүрэхтэй болсон ажаам. Энчлэн домгоос ишилбэл зөндөө.
Хүмүүний амьдрал гэмээн азийн хутаг, эзийн гутаг хоёрын харшил юм уу да? Тиймээс аз хүү байвал эз хүүг дийлнэ гэж сургасан биз. Санаа заяа хоёр харших бус хорших агшныг аз гэж бодно. Сохор аз гэж би, нүдтэй аз ч гэж би. Аль альнийг нь хов хүний өдрийн 6 мянга үлзий хишгийн өн гэхэд хол зүрэхгүй болов. Ардын үгээр азийн хонхор, ангаахын нэрээр бугуйны анхдахаар үе бол хүмүүний биеийн амин цэгийн нэг. Шүдөвдүүл энцэгт иллэг дарлага хийдэг. Яг тэнд сармис 50 боож өвчнийг намдаадаг энгүн аргыг хэн хөнгөө мэдэх визээ. Урдын отч нар судас барьж өвчнийг онцлохдоо азийн хонхорыг заавал дарж үзэж онцлон харгалзах шинжээчд оруулдаг ачаа. Уг хонхорыг насмааны хөхөр буюу цөгц гэж дөрвөд баядын аман ярианд хэлдэг. Насма хамрын тамхины нэгэн төрөл. Энэ нь хөөрөг оролдог юм шүү гэдгийг мэдрүүлж байна. Хөөрөг тамхины савыг орсоор табакерка гэж орчуулдаг. Бидний өгүүлэн буй бугалгын хүнхэр буюу азийн хонхор хэмээх ойлголтыг Орос, Франц зэрэг Европын зарим үндэстнүүдийн аман аялгаунд табакерка, табатирка гэж утга шилжүүлэн нэрлэжээ. Ингэхлээр Монгол угсаатан төдийгүй бусад үндэстэнд хөөрөг буюу тамхины хайрцаг, хамрын тамхи, азийн хонхор горвын учир холбогдол түгээмэл байх нь. Аз, ад гэж ухта ойролцоо утгатай үг. Ер нь аз гэж амар дөхөм амгалан их аятай уучрал золтой тохиол гэсэн санаа юм. Хамрын тамхиг мэд сайхны шар, амар мэндийн шар гихчлэн Ахмад үеийнхэн эйрүүлэн нэрлсээр иржээ. Түүнийг агуулагч хөөргийг баримлын чинээ бийтэй, бадмаараг чулуун жинстэй, энд тентхийн хүнийг энд тэргүүн танилцуулдаг, химэн онцголдог. Энд бүхэнд азтай учрлын бэлэгдэл өөдрөг сэтгэлийн игээрэл зохицолжээ. Товчл боос азийн хонхор нь Монгол сэтгэлгээний галбарваасан модны ширхэг навч их хэлний сан далайн нэгэн тусал юм. Амны хишиг ажлын өглөгийг азийн хонхор бэлэгдэн эрхийн мэрэгний аясаар уй уйхан бүдгэрч зуурхан тодорч харагдана. Амар заяа азийн хонхор хурай. Эртээ урдын цагт Чингис хаан их улсыг байгуулсны дараа өмнөд сүн зэрэг улсууд богд Чингис хааныг өргөмжлөн хүндэтгэж асар тагт барьж суулган ой цэцэрлэг тарж нутаг орныг үзэмжтэй болгон чимгэл сүвэ гэсэн гин. Богд эзэн эс зөвшөөрөн зарлиг болгов. Манай Монголын эртнээс хэрхэлж ирсэн богд төрийн хүйс болсон далай цагаан өргөн ордон энэ болно. Энэ бол байгалийн гамшиг газрын чилээнд аюулгүй. Ариун газар дэвшин нүүхэд магад тустай. Манай Монголын дутааж болшгүй эрхт ард бие бүтэх төрийн шүтэн зүрх. Ингэж жаргахын тэргүүн бэлэг. Хотол шинж төгссөн нь энэ гар болно. Надад асар тагт хэрэггүй. Монголын их нутагта алтан дэлхийн хөрс болон хөрөг шинжийг эвдэлгүй байлгаваас энэ нь маний хожмын хан үр хийгээд харцас албад мөнхийн алтан цэцэрлэг болох тул таримал цэцэрлэг хэрэггүй. Химээгээд эс зөвшөөрсөн тул манай Монголын олон хошууд түүгээр журамлан сахиж байшин барилга барих цэцэрлэг мод тарихыг цээрэлдэг. Энэ тэр үед Чингис богдын зарлиг байх тул Монгол гэрээр оторлон нүүж тансаг амьдарч ирсэн түүхтэй юм. Та YouTube дээр Туулааны үртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг таалагдсан бол сэтгэлээ үлдээгээрэй. Мөн нүүр ном дээр Туулааны үртэй гэсэн хуудас бий. Нүүр номоор аялахдаа миний сувгийг дагаарай. Тэгвэл Туулааны үртэй баярлах юм. Танд таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.